Hi guys, Мөнгө байна. Би та нарт яаж 3 өдрийн дотор шүүгээ 4 мөнгөтэй болсон нууцаасаа хуваалцъя. За ингээд кино блогт маань тавтай морилно. Crazy. Ингээд киноны маань ерөнхий найруулагч нээж үг хэлж байна. Тэгэж явах гэдэг бай. Монголын киноны үе үеийн сорог бүрхтүүд алдар сүднүүдийг босоо цагаан гэмээр таамаг үргэлж гаргаж явах гэдэг бай. За баярлалаа. Okay, let's go. Ийхүү кино зураг маань эхэлсэн юм да. За, би энэ товцоо бодуулаад зогсож байна. Мэдээж хөдөлж болохгүй. Ингээд зураг авалтын үед маань Галкондо театрын 5 жилийн ой болсон. Ингээд бид кино багаараа тэмдэглэсэн. За маргааш нь бид гадаа зураг авалттай өдөр байна. Гадаа зураг авалттай үед маш сайн 7 хавц өмсөөд бүх зүйлээр бэлэн байх хэрэгтэй байдаг. За ингээд бид зураг авалтаа хийж байна. Өдрийн зураг авалт маань дуусаад бид шөнийн зураг авалтаа авч хийж байна. Гадаа хүйтэй учраас бүгд төлөө хангаад зураг авалтаа хийж байна. Ингээд хоёр дахь объектын маань зураг авалт эхэлсэн байгаа. Маш тав тавтай газраас учраас бид хурдан зураг авалтаа хийж дууссан байгаа. Ингээд одоо гурав дахь объектны маань зураг авалт хийж байна. Энэ офисын зураг авалтын хэсэг дээр би орох учраас хувийн бэлтгэлээ маш сайн хангаад ирсэн. Гэхдээ техникийн саадлаас болоод зургандаа орж чадаагүй. Үргэлжлээд бид офис доторх бүх зургуудаа авч дуусгасан байгаа. Ингээд манай дөрөв дэх объектын зураг авалт эхэлж байна. Гадаа цастай их гой зураг авалт болсон. Хамгийн сүүлийн цаснаар бид зураг авсан байгаа. Ингээд бид маш гоё зураг авалтаа авч дууссан. Гадаа тэнгэр хангаач гэсэн бидний USM их сайхан зураг авалт авч дууссан. Энэ бол надад хамгийн их таалагдсан зураг авалт байгаа. Яагаад гэх юм бол би өмнө нь шүүх танхимд орж үзэж байгаагүй. Тэгээд зураг авалтаараа бэлэмдүүлээд шүүх танхимд орж үзсэн байгаа. Ингээд бид гадаах зургуудаа дуусгаад павильон дахь зургуудаа эхэлсэн. Павильон дахь зургууд маань киноны маань гол чухал сценүүд байгаа учраас бид нэлээд оцтой ажиллахаар зорьсон байгаа. Тэгээд киноны маань зураачийн бүтээлүүдийг энэ сценээс маань харж болно. Зураг авалтын ард яг юу болдгийг хамтдаа харцгаая. За, энэ бол манай киноны найруулагч маань дахиогоо өгөөд зураг авалт маань эхлээд явж байна. Энэ зураг авалтан дээр нэгэн зэрэг шууд 3 камераар зураг авсан байгаа. За, энэ их мөнгө бол манай кино хийсэн мөнгө юм аа. За худаадлаа. Энэ бол кинонд маань орсон жижиг хэвлэл байгаа. Энэ бүх мөнгийг бид өөрсдөө 3 хоногийн турш хийсэн. Тэгээд маш олон хүн сууж нэг бүрчлэн хийж дуусгасан байгаа. Ингээд өөрийнхөө хийсэн шүүгээ 4 мөнгөө хараад сууж байна. Энэ мөнгүүдийг хийж байхдаа би жинхнээсээ яг ийм их мөнгөтэйсэн бол ямар гоё вэ гэж би бодсон. Тэгсэн бол дэлгүүр орж цацаал хариулт хэрэггүйгээл амар өрхөөсөн бахтаа гэж нэлийн бодсон.
Та нар маань ийм их мөнгөтэй байсан бол яг юу хийх байсан бэ? Нэг бодоод үзтээ. За ингээд кино зураг авалт маань үргэлжилсээр л байна. Одоо шөнө болж байна. Ингээд манай кино зураг авалтынхан маань түр амарж явах хооронд би бичлэгийг хийсээр л явна. Энд манай найруулагч зураглаач маань кино зураг авалтын планыхаа талаар ярилцаж явах шиг байна. Киноны салшгүй чухал хэсэг болвол мэдээж нүүр хавиргалт байдаг. Энийг жинхэнэ юм шиг хийхийн тулд мэргэжлийн хүмүүс шаардлагатай байдаг. Гээд киноны маань хүнд сценүүдийг хийхэд туссан хосоо агштаа маш их баярлаа. Хосоо агш маань бас Монголдо анхдагч хиймэл протезон эд эрхтэн хийдэг байгаа. Тэгээд та энэ бичлэгийг үзэж байгаа л хэрэгтэй хүнлүүн түгээгээрэй. За ингээд зураг авалтын үеийн сонирхолтой бичлэгүүд маань үргэлжилсээр байна. Кино зураг авалт маань амжилттай дуусч бид хамгийн сүүлийнхээ өдөр хаалтын бяцхан оройн зог хийсэн байгаа. Зураг авалтын үед тусалсан бүх хүмүүстээ бас биднийг эргэж ирсэн ах эгч нартаа маш их баярлалаа. Та бүхэндээ киноныхаа нээлтээс багахан сонирхолтой гэж бодлоо. За ингээд нээлтэнд маань урилга хүлээн авсан болон уран бүтээлчдийн маань ар гэр найз нөхөд бүх хүмүүс энд харагдаж байна. What do you mean got getting too left feet? Shooting me glass from the passenger seat. Come on, Ингээд энэ хүртэл бичлэгийн маань хүлээн авч үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Нэрээ киног маань үзхийг хүсвэл бүх кино театраар гарч байгаа шүү.